асуудлыг хэлцэж байна. Улс орноо яаж хөгжүүлэх вэ? Ард иргэдийн амьдралыг яаж сайжруулах вэ? Тэднийхээ эрүүл аюулгүй орчинг яаж бүрдүүлэх вэ гэдэг их чухал асуудлыг бас хэлцэж байна. Тэгэхээр энэ хүрээнд нэг цөөхөн асуулт байна. Тэгээд өнөөдөр үйл ажиллагааны энэ мөрийн хөтөлбөрийн төсөлд хот суурин газарт хүүхд бүрийг цэцэрлэгт хамруулах хүрээнд одоо хүүхд бүрийг цэцэрлэгт гэсэн ийм хөтөлбөр хэрэгжүүлэх гээд ингэж орж ирж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бид нар хүүхд бүрийг хамруулахдаа ямар үе шаттайгаар ямар хэлбэрээр одоо хэрэгжүүлэхээр төлж байгаа вэ гэсэн ийм нэг асуулт байна. Нөгөөтэйгөр хүүхд бүрийг ингэж цэцэрлэгт хамруулахад өнөөдөр бас байгууллагын цэцэрлэг гэдэг энэ ажлыг бас зохион байгуулж хууль эрх зүйн орчин бүрдүүлж татвараас чөлөөлөхөөр ингэж орж ирж байгааг бол үнэхээр бас дэмжиж байна. Тэгэхээр бид нэр өнөөдөр төрийн байгууллага гэдэг бол өөрөө бодлого босруулах, бодлогыг хэрэгжүүлэх ийм байгууллага байгаа. Тэгэхээр энэ аж ахуйн ажлыг хийхэд ямар яг хууль эрх зүйн статустай ингэж ажиллах гэж байгаа вэ? Яг яаж дэмжих гэж байгаа вэ гэдгийг бас нэг асуумаар байна. Нөгөөтэйгөр аж ахуйн нэгжийн байгууллагууд ийм төрлийн одоо үйлчлэгээ явуулсан тохиолдолд бас татвараас чөлөөлөх үү гэж асууя. Нөгөөтэйгөр би өөрөө нийслэлд сонгогдсон гишүүн. Тэр утгаараа энэ Монгол Ардын намын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт нийслэлийн хөгжил гэсэн бүр тусгай ийм бүлэг зорилтуудыг тусгасан байгаа. Гэхдээ энэ зорилтууд бас чухал зүйлүүд нь бол хасагдсан харагдаад байна. Тухайлбал намын мөрийн хөтөлбөрийн 5.2-т бол орон сууцчлах таатай нөхцөл байгаа. 5.3-т эрүүл цэвэр аюулгүй орчин зорилтуудын хүрээнд бас энэ зарим зүйлүүд нь бол үнэхээр тусгагдаагүй байна. Өмчилсөн газраа дулаан цэвэр бохир усны системтэй амны орон сууц барих хөтөлбөрийг төрөөс дэмжих, мөн төрөөсийн орон сууцыг нэмэгдүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй болсон энэ мянган айлын орон сууцыг дистараатай шинчлэх, мөн одоо хөрсний бохирдлыг бууруулах, хог хаягдлыг тээвэрлэх, ангилах, босруулах, худалдан авах цогц менежмент олсруулах энэ арга хэмжээнүүд бас яг ингэж тодорхой ороогүй байна. Тэгэхээр мэдээж үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг батлахтаа бас энийг наривчлан оруулах шаардлагатай байгаа гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэж тусгасан байгаа манай намын хөтөлбөрт. Гэтэ яг энэ одоо энэ төслийн хүрээнд засгийн газрын энэ үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд бол яг дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн гэсэн бол орж ирээгүй байна. Тэгээд энийг одоо орж ирүүлэх бас саналтай байна. Мөн одоо ингээд иргэдтэй уулзаад ингээд явж хахад иргэд маань одоо яг энэ дахин төлөлтийн талаар бол маш их одоо санал гомдлоо ирүүлж байна. Бид нэр энийг бол тодорхой арга хэмжээ авч иргэдийнхээ энэ хохирлыг баргадуулах, зарим хариуцлагагүй компаниудын үйл ажиллагаанаас болоод иргэд энд хохирч байгаа энэ зүйлүүдийг бол бид нар бас үе шаттайгаар ойлгомжтойгоор иргэдтэй ойлгомжтойгоор энэ ажлуудыг бол хийх шаардлагатай байна. За баярлалаа. За ажлын хэсгийн ахлагч Мөнхбат хариулж. За улсын хурлын дарга хэрхэн өшөөд өдрийн мэндийг хүргье. За энэ хүүхдийн цэцэрлэгтэй холбоотой асуудал бол энэ олон улсад бол нэвтэрсэн ийм практик юм билээ. Тэр байгууллагын цэцэрлэг гэж яригадаад байгаа. Зүгээр нэг буруу ойлголт яваад байгаа нь зөвхөн хэдхэн яамн дээр ийм байгууллагын цэцэрлэг бариад яамны ажилтны хүүхдүүд явах юм шиг бас гадуур бол тийм буруу ойлголт явж байгаа. Энэ бол ер нь байгууллагын цэцэрлэгийг засгийн газар өөрсдөөсөө эхлэж одоо юу яая гэсэн ийм уриалга гаргаж ингэж хийж байгаа. Энэ аж ахуйн нэгждэр хүртэл одоо бас аж ахуйн нэгжтэй бид нар уриалж байгаа. За ажилчдынхаа одоо хүүхдүүдийг хангах ийм цэцэрлэгийг одоо байгууллага дээр ингэж одоо нээх хийх ийм боломжтой ийм аж ахуйн нэгжүүдийг л бас тодорхой төрийн бодлогоор дэмжих, урамшуулах ийм бодлого бол явагдана. За төрийн ерөнхий сайд хэлнэлээ 17 оны 1 сарын 1-ээс эхлээд энэ томоохон орон сууцны хотгонууд, томоохон одоо ойбсын зориулттай ийм одоо барилгын стандартад хүүхдийн цэцэрлэгтэй байх ийм стандартыг бол барилгын яамд бол засгийн газрын хуралдаанаас бол засгийн газраас бол чиглэл өгч гисэн энэ дээр ингээд шинэ стандарт 17 оны 1 сарын 1-ээс үл эхлээ явна. Аж ахуйн нэгж дээр бас энэ хүүхдийн байгууллагын цэцэрлэгийг байгуулах юмыг бол
төр бодлогоор бас урамшуул дэмжийя гэдэг энэ зүйлийг бол бас тодорхой болгоод ийм асуудал бол байж байгаа. За хоттой холбоотой тэр асуудлууд дээр бид нар бол хотын даргатай за нийслэлийн одоо намын хорооны дарга гэдэг ингээд бүх иргэдийн урлын даргаас нь ингээд байлгаж байгаа ажлын хэсэг дээр саналыг нь авсан. За зарим нэг ганц нэг зүйл бол ороогүй юмнууд бол бий. Энийг бол түрүүний өөрөө чи ярьж байгаа тэр төлөвлөгөөн дээр тусгаад явах боломж бол байгаа. За ер нь тэр 278, 86, 87, 29, 295, 96 гэсэн юмнууд дээр бол энэ өөрийн чинь саяны хоттой холбоотой энэ зүйлүүд бол нэлээд суугаад өгчихсөн байж байгаа. Тэр одоо хөрсний бохирдол цэцэрлэг түрээлэн эдгээр ийм зүйлүүдийг бид нар төлөвлөгөөн дээр наривчлаад энэ хөтөлбөрийг дагалдсан төлөвлөгөө гарна. Энэ дээр бол наривчлаад бүр тодорхой заагаад ингээ явуучих бол боломж байгаа. За зөвхөн гишүүн асуулт асууя.